1984 оны 4-р сарын 4-ний өдөр 13 цаг. Winston Smith цайны цагаараа гэртээ ирээд нүд хорсон гашуун жин нэг татаж зорио чангалаад хамгийн анх удаага өдрийн тэмдэглэл бичгээр ширээний харт суув. Алдарт George Orwell-ийн 1984 гэдэг зохиол ингэж хэлдэг. 1984 оны байдлаар дэлхийн Oceania, Евраз, Зүүн Аз гэсэн 3 том гүрэнд хуваагдсан байдаг. Манай номын гол дүр болох Winston Smith Oceania-гийн Лондон хотод амьдардаг 39 настай үнний яамд ажилладаг. Oceania улсыг ганцхан улс төрийн нам удирддаг. За энэ бол намын зохиомол хэл болох Newspeak гэдэг хэлээр анги соц буюу Английн социализм гэдэг үзэл баримталтай улс төрийн нам удирддаг. Oceania-гийн засгийн газар 4 яамтай. Үнний яам нь мэдээ, үзүр үйлчилгээ, боловсрол, урлагийг хариуцдаг. Энхийн яам нь дайнтай холбоотой асуудлыг хариуцна. Харин элбэг хангалуун байдлын яам нь улсын эдийн засгийг удирдах үүрэгтэй. Хууль, дэв журмыг сахиулдаг. Хайрын яам нь энэ 4 яам дундаас хамгийн аимшигтай яам гинэ. Winston гадаад намын гишүүн бөгөөд үнний яамд ажилладаг гэж дээр дурдсан. Түүхэн баримтуудыг засварлаж, намаас зарласан албан ёсны хувилбарт нийцүүлэх ажлыг хийдгээ. Гэхдээ яг энэ ажил бол бидний бодож байгаачлан залруулга гэж бичээд сонин дээр заримдаа гарсан байдагтэй. Шинэ тоо баримт өгөөд өмнөх дугаарт ингэж гарсан мэдээллийг буруу бичсэн байна. Энэ бол зөв хувилбар шүү гэж ойлгодог. Харин элбэг хангалуун байдлын яам жишээлбэл нэг удаадаа 145 сая хос гутал үйлдвэрлэнэ гэж урьдчилан мэдээлсэн боловч яг боддороо 62 сая гутал үйлдвэрлэсэн байна гэж бодъё. Тэгвэл үнний яам бүх ном, сонин, сэтгүүл, ухуулах, хуудас, постэр, кино, бичлэг, фото зураг гэд бүхэл баримтуудыг эргүүлэн татаад тэр бүх зүйл дээр дурдсан анхны таамаглалыг 57 сая хос гутал болгож өөрчилнө. Дараа нь эргүүлэн татсан бүх хувилбаруудаа бүр мөс устгаад зөвхөн засварлагдсан баримтуудаа л үлдээдэг. Инхээр элбэг хангалуун байдлын яам бол үргэлж өөрсдийнхөө тавьсан зорилгодоо хүрдэг. Элбэг хангалуун яамны бүх зорилгодоо хүрсэн гэдгийг харуулах материалууд хүртэл цаана бэлэн үлдчихийдгээ гэсэн. Гэж явсаар агаад яг үнэндээ энэ номын үйл явдал 1984 онд болоод байгаа мó эсвэл өөр ямар нэгэн оныг жишээлбэл 86 ч юм уу 82 оныг 84 он гэд нэрлэлчээд одоо тэрэндээ бүр өөртөө бат итгэцэн яваа мó гэдгийг Winston ч гэсэн өөрөө ерөөсөө мэдхгүй тэрэнд эргэлздэг. Бас нэг сонирхолтой зүйл нь үнний яам Winston-д ерөөсөө шууд л за чи энэ бүх тоо баримтуудыг яг одоо засаа залруулах гэж хэлдэггүй. Харин оронд нь бид нар өнгөрсөнд гарсан алдаатай буруу мэдээлэл, тоо баримт, ишлэлүүдийг заавал хянаж сольж явах ёстой. Тэгжээж бид нар ард түмэндээ зөв мэдээлэл хүргэнэ гэж хэлдэг. Энэ нь болохоор цаагаараа өмнөх тоо баримт тал зас гэсэн угаасаа дал цанааг илэрхийлж байгаа. Дээрэс нь Winston өөрийгөө хуурамч бичиг баримт бүрдүүлж ийн гэж юусоо огт боддгоо. Тэр зүгээр л нэг худлаа тоог нөгөө худлаа тоогоор л сольж ийнө л гэж боддог. Магадгүй 62 сая гэдэг тоо 57 ч юм уу 145 сая гэдэг тооноос илүү бодтой байж болно. Эсвэл бүр тис хөндлөн ч ээж болно. Яг элбэг хангалуун байдлын яам Oceania ус эцсийн дүндээ гутал үйлдвэрлээд байгаа мó гүн мүү гэдэг нь ч гэсэндээ маш их хэрэгэлзээтэй огт гутал үйлдвэрлэдэггүй ч ээж болно. Яагаад гэвэл Oceania улсын хүн амын тал нь гуталгүй хөл мөцгөө явдаг. Тийм ядуу юм bijээ. Ер нь ингээд цаг хугацаа өнгөрөх ирээр сүүлийн хэдэн саруудад сүүлийн хэдэн жилүүдэд Winston бол яг бодит байдал улмал эргэлзэх болсон. Winston-ы ой санамжинд үе юм хүүхэд насныхын дурсамж одоо нийгэм шал өөр байсан тухай ээжтэй байсан, дүүтэй байсан, ээж дүү хоёр нэг л өдөр алга болцсон. Магадгүй ээж нь Winston-ы төлөө амиа өгсөн гэх мэт дурсамжууд орж ирдэг. Гэхдээ Winston бол энэ дурсамж нь үнэн бодиттой зүйл юм уу эсвэл өөрийнхөө ингээд төсөөллөөс ургуулan гаргасан зүйл юм уу гэдгийг хэлж мэдэхгүй. Тэгээ дээрэс нь нэмээд энэ бодлоо, энэ дурсамжаа ямар нэгэн байдлаар нотлох ямар ч аргагүй. Яагаад гэвэл ямар ч нотлох баримт байхгүй. Тэгээд хамгийн гол нь Winston өөрийнхөө энэ бодлыг, энэ эргэлзээг гаргаад өөр нэг хүнтэй ч юм уу те ядаж л өөрөө өөртөө ярилцах бүр ямар ч боломж байхгүй. Яагаад гэвэл George Orwell-ийн 1948 онд бичсэн 36 жилийн дараах дистоп ертөнцийг төсөөлсөн энэ номонд теледелгэц гэдэг онцгой төхөөрөмж байдаг. Энэ зурагчид төхөөрөмж нэг талаас намын зөвшөөрөлтөд нэвтрүүлэг мэдээ зэргийг нэвтрүүлдэг яг л телевиз шиг. Нөгөө талаасаа дэлгэцэнд харагдаж байгаа хүний үйл өвгийг нь хянаад бүх зүйлийг нь бичээд мэдээл цуглуулж идэг. Хүний нүдний хөдөлгөөн, амьсгалын хэмнэл, зүрхний цохилтыг нь хүртэл хяндаг. Хэн нэгэн таныг ажиглаад сэтгэл зүйн байдлыг чи оюун санааны төлөвийг чинь хідээч хамаагүй шинжилгээ сууж идэг. Одоо намайг харж байгаа болов хараагүй болов гэдгийг мэдэх ямар ч боломж байхгүй. Яагаад ингэж ажиглаж байгаа юм бэ гэхээр хүнийг бодлын гэмт хэрэг үйлдсэн эсхийг нь
шалгаж байгаа. Бодлын гэмт хэрэг гэдэг бол толгой дотроо үйлдэж байгаа намын эсрэг бодож байгаа бүх төрлийн бодлуудыг хэлдэг юм байна. Хэрвээ Oceania улсын иргэн намд өчүүхэн ч гэсэн с жиг төрүүлэх үйлдэл хийх юм бол хайрын яам руу шууд ачигдана. Хайрын яамд очсон хүмүүсийн хувь тавилан бол яахан тодорхойгүй. Зарим хүмүүс нь ор сургаггүй алга болдог. Бүх баримтаас тэдний талаарх мэдээллийг устгачдаг. Хүмүүс тэдний тухай дахиж хизээч дурсахгүй тийм хүн байсан үгүй нь огт мэдэгдэхгүй болтгоо. Oceania тэлээд дэлгэц хаа сайгүй байдаг. Winston-ы гэрт хүртэл нэг байгаа. Энэ дэлгэцүүд нь намын бүх гишүүнийг хянаал үйл хөдлөлийг нь шалгаал өдөр шөнийн ямар ч цагт идэвхтэй ажиллаж идэг. За тэгээд Oceania улсад үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнүүдийн талаар үлгэр домог мэт янз бүрийн тоо баримт дурддаг, том ахыг зүйл бүрээр магтдаг ийм төхөөрөмжүүд байдаг. Ийм л болохоор Winston ажилчин ангийнхны амьдардаг нэг хороолт байдаг 9 бусын жижиг сажиг зүйл зардаг дэлгүүрээс хар өнгийн зузаан шаргал хуудастай дэвтэр худалдаж аваад тэрэн дээрээ өөрийнхөө бодлыг бичвээс ч хүртэл хайж байгаа. Winston-ы энэ дэвтэр дээр өдрийн тэмдэглэл бичих зорилго нь юу юм бэ гэхээр яг одоо байгаа нөхцөл байдлыг бодитоор нь буулгаад ирээдүй хойч үедээ энийг үлдээх. Ирээдүйд хэн нэг уншаад энэ улсын энэ арт иргэдийн үнэн зөв байдлыг олж хараасаа гэж хүсэж байгаа. Гэхдээ намын гишүүн яамны ажилтан хүн бол ийм зүйл дотроо бодно гэдэг чинь ерөөсөө муурын сахлаар оролцож байгаа хулгантай яг ижилхэн гэсэн. Winston хэдийгээр одоо ганц бие ганцаараа амьдардаг ч гэсэндээ бүр эртээр үед бол их нэртэй байсан. Эхнэр Катерина ч гэсэндээ намын үнэнч гишүүн байсан. За намын бодлогоор бол юу гэж үздэг вэ гэхээр эрэгтэй эмэгтэй хүмүүсийн хооронд ер нь хайр дурлалыг таагүй хардаг. За дээрэс нь бэлгийн харилцаа гэдэг бол бие махбодын таашаал биш зөвхөн намд ирээдүйн гишүүдийг бэлдэж өгөх ийм үйл явц байх ёстой гэж үздэг. За Winston-ы эхнэр Катерина бол яг энэ үзэл бодолд нь 100% үнэнч байдаг. Намын үнэнч гишүүн эмэгтэй байгаа. Харамсалтай нь гэх юм уу тэр хоёрын дундаас ямар нэгэн хүүхэд төрөхгүй байсан учраас 10-11 жилийн өмнө Катерина бол намынхан аваад өөр тушаага авсан. Winston эхнэрийг амьд хүсэн эсгийг нь мэдхгүй. Гэхдээ энэ Oceania улсын хуулиар бол эхнэр нь яг өгсөн гэдэг нь батлагдчихэж гэр бүлээ албан ёсоор цуцлуулах тийм эрхтэй болж байгаа. Тэгэхээр эхнэр нь байгаагүй нь тэтгэв. Winston-тай хэдийгээр хамт амьдардаггүй ч гэсэндээ Winston гэр бүлтэй гэж явдаг. Тэлээ дэлгэц өглөө бүр 7 цаг 30 минутанд маш чанга дуугаар бүх намын гишүүдийг сэрээгээд дэлгэцэн дээр биеийн тамир гимнастикийн багш гарч ирээд бүх намын гишүүдийг яг өөрийг нь дуурайж хийхийг шаарддаг. За Winston бол хөлийн судас бүдүүрх өвчтөй. Тийм учраас өглөөний дээр дасгалыг жоохон халтуурдах маягтай хийж исэн чинь дэлгэцийн цаанаас зааж исэн багш нь шууд нөхөр Winston та илүү сайн тонгоогоод өгөөрэй гэж хэлж байгаа. Тэнгүүд Winston илүү хичээн гэсэн дэлгэцийн цаанаас за болж нөхдөө та бүхэн Winston-ыг хараад дагаад тэгээрээ энэ дасгалыг ямар ч хөвшин залуу өвчтөө өвчнгөө эрүүл саруул бүх хүн хийх боломжтой байгаас гих мэтээр хилтгэн энэ тэлээ дэлгэцийн яг ямар ойроос хараа хяналт тавьдгийг нь харуулж байгаа хаа. Өдөр бүр хүмүүс тэлээ дэлгэцийн өмнө цуглараад төрийн дайснуудаа үзэн яддаг. За энэ үйл ажиллагааг бол 2 минутын үзэн ядалт гэж нэрлэдэг. Энэ 2 минутын хугацаанд хүмүүс тэлээ дэлгэц рүү харж агаад төрийн дайсан болох Эммануэль Голдштейн гэдэг хүнийг үзэн ядаж бүх хараал эрүүл тэр уур уцаараа гаргадаг гэсэн. Эммануэль Голдштейн гэдэг нь өмнө намын дарга байсан. Харин одоо намаас хөөгдөөд энэ намын үзэл баримтлалыг нам хэрхэн улс орны захирч байгааг эсэргүүцдэг ахан дүүсийн нийгэмлэг гэдэг нууц бүлэглэлийг байгуулсан хүн юм байна. Улс оронд олж байгаа бүх муу муухай амжилтгүй буруу зөрүү бүх юм бол Голдштейнээс болдог гинэ. 2 минутын үзэн ядалтын хугацаанд бол хүмүүс галзуурсан юм шиг ингээ уурлаад бүр жинхнээсээ хизээж магадгүй одоо сүүлийн хэдэн жил хараагүй тэр хүнийг чин сэтгэлээсээ үзэн яддаг. За Winston бол яг энэ 2 минутын үзэн ядалтыг хэлэхэд эхний 30 секундэд нь бие бариад айлуулах 50 байх хичээдэг боловч удалгүй эргэн тойрныхон тэр хүмүүсийн уур бухимдалд нь автаад яг ижилхэн тэдэртэй хамт хашгирч харааж өрөөж эхэлдэг. Winston төрдөг нэг бодол нь юу юм бэ гэхээр хүмүүс үнэхээр Голдштейнийг ингэж үзэн ядаад байна уу? Эсвэл бүгдээрээ нэгээ дуурайгаад за дээрэс нь бүгдээрээ бодлын цагдаад баригдахгүй тулд Голдштейнийг чин сэтгэлээсээ үзэн ядж байгаа юм шиг дүр эсгэд байна уу гэдгийг мэдэхгүй. За гэхдээ ямар ч байсан Winston бол яг үүндээ бол Голдштейнийг тэгж үзэн ядахгүй байгаа гэдгээ нэгдүүлэхгүй тулд өөрөө бол жинхэнэ дунд нь ороод
дүрдээ ороод үзэн яддаг гэсэн. Энэ нэг бодлын цагтаа гэдэг байгаа хүмүүс бол ер нь хаа сайг бол байж идэм байнал л да. Тэг янз бүрийн дүр мөр төвраад байдаг ч юм уу те. Жишээлбэл Winston нэг зүйлийг ажиллаж байгаа байхгүй юу? Яг тэдний яаман дээр нөгөө 2 минутын үзэн ядалт болоод бүх ажилчид нь нэгд ороод цуглараад Gold штейнийг үзэн ядчихсан чинь тэр дунд байсан нэг юм хар устай эмэгтэй гахаа гэж ойрлоод толь бичгийг шидчихэж байгаа тэлээд дэлгэц рүү. Тэгэхээр энэ эмэгтэй одоо үнэхээр зүгээр л энгийн яамны ажилт юм уу эсвэл бодлын цагдаа юм уу гэдгийг Winston ерөөсөө хэлж мэдэхгүй. За үзэн ядалтын 2 минут дуусах төгөхөд том мах дэлгэцэн дээр гарч ирээд ард түмэндээ энэ бол урам өгнө. За ингээд ард түмнээ магтан сайшаасны дараа Gold штейнийг буруу тасны дараа дэлгэцэн дээр 3 одоо мөр бичиг гарч ирдэг. Дайн бол инх тайван, эрх чөлөө бол боолчлол, үл мэдхүй бол хүч. Хүмүүс эдгээр үгийг гарч ирэхээр уухайлж байгаа юм шиг л хоолоо нийлүүлээд энэ үгийг дахин давтан хэлнэ. Winston ч гэсэндээ тэдний дунд бараг л чин сэтгэлээсээ шахуу хашгираад зогсдог юм байна. За тэгсэн нэг өдөр яг ингээд үзэн ядалтын 2 минутын дараа Winston нөгөө хүмүүстэйгээ нийлчихсэн саяны 3 мөрөгийг хашгираа бэжсэн чинь гинэт ингээд харцаараа өөрийнхөө биеийн хилэмжээр өөрийнхөө жинхэнэ сэтгэлийг илэрхийлж гисэн юм шиг өөрт нь санагддаг. Тэр мөчөд O'Brien гээд дотоод намын гишүүн нэлээд өндөр албан тушаалтай хүнтэй харс тулгарч байгаа. Тэгсэн O'Brien яг өөдөөс нь би яг чамайг ойлгож байна. Би чамд төрж байгаа бүх жигшил, зэвүүцэл, эргэлзлийг ч гэсэндээ мэдэрч байна гэж хэлж байгаа юм шиг бас нэг юм онцгой харцаар харангуйтаа дараагийн мөчөд юу ч болоогүй юм шиг эргээд нөгөө үзэн ядсан харц руугаа шилжээд нөгөө үгээ дахин давтан ойрлж эхэлнэ. За тэгээд намын зүгээс бол байнга л хүмүүсийн ажил, амжиргааны түвшин улам сайжирж гин, бараа бүтээгдэхүүний чанар дээшилж гин, илүү олон бараа бүтээгдэхүүн үйлдвэрлэж гин, эдийн засаг өргөжөж өсөж дэвжиж гин гэж байгаа боловч яг үнэндээ бодит байдал дээр амьдралын чанар улам муудаад л байгаа. Бараа бүтээгдэхүүний засгийн газраас хязгаарлаж олгодог. Тэгээ сүүлийн үед бол тэр хязгаарлалт нь улам бүр багасаал хүмүүрд ирж байгаа. Зайлшгүй хэрэгцээтэй бараа бүтээгдэхүүний хэмжээ улам л багасаад байгаа. Winston тэгээ тэмдэглэлийн дэвтэртээ нэг зүйлийг тодор бичнэ. Тэр нь юу юм бэ гэхээр хэрвээ бидэнд итгэл найдар байгаа бол тэр итгэл найдар ажилчин ангийнхан дунд л байгаа гэж бичээд тэгээ энэ бодолтой хөтлөгдөөд Winston яг ажилчин ангийнхны амьдардаг тийм жоохон ядуучуудын хороолол гэх юм уу тийм хороол руу очино. Тэгээд харж явж агаад 80 гарсан настай хүн дээр очиод энэ хүн магадгүй яг энэ намын хувьсгал болохоос өмнө амьдарч исэн. Тэгэхээр энэ нам одоо манай улсыг захирахаас өмнөх амьдрал ямар байсан гэдгийг энэ хүн мэдж байгаа байх гэж бодоод нөгөө хүн дээр очиод та ингээд залуудаа санаж гинөө таны залууд ямар байсан бэ гэдгсэн чинь нөгөө хүн согтуу шал согтуу тэнгүүтээ пив чи одоо арай л айтайхан амттай байсан шүү дээ. Арх дарсны үн бол хямдхан байсан гэ. Шал өөр арх пив яриа явчихж байгаа. Winston болохоор за тэгвэл энэ Англи улсыг ямар хүмүүс удирддаг байсан бэ? Хэдэр ямар удаа бодлоготой байсан бэ гэж асуусан чинь нөгөө хүн нэг юм сонин гоё юм том малгайтай хүмүүс удирддаг байсан шүү дээ. Тэр малгай нэр шүү дээ тэгэл малгайны талаар яриа явчихж байгаа байхгүй юу? За тэгмүүд Winston эндээс ухаарч байгаа. За ажилчин ангийнхан бол ерөөсөө улс төрийн ямар ч юм мэдлэггүй мэдрэмжгүй байгаа юм байна гэд сэтгэлээр ер нь бол унана. Яагад бүх итгэл найдар ажилчин ангийнхан л байгаа гэж бодоод байсан шүү дээ. Тэгээд буцаад гэртээ хайрах замдаа нөгөө нэг тэмдэглэлийн дэвтэр худалдаж авсан ирээвэр хураавар жижиг зүйл зардаг дэлгүүрийн өмнөр дахин гарнаа. Тэр дэлгүүрийг бол ингээм бүх төр нуруутай цагаан үстэй. Гэтэ үстэйгээ огт зохицлгүй тийм түн хар хөмсгтэй нүдний шилтэй урт камертай Charrington гэдэг нэртэй 60 орчим насны ах ажиллаулдаг. Одоо хажуугаар нь явж исэн учраас тэр дэлгүүрээрээ нэг ороод гаръя гэж бодоод орно. Тэр дэлгүүрт ирнэ бүр янз бүрийн юм зардаг. Тэр дундаас Winston-ы анхаарлыг татсан нэг зүйл байсан нь юу юм бэ гэхээр цаас дэлгээд нэг буланд нь ингээд нөгөө хуйлархаас сэргийлээд тавьдаг юм гүнд чулуу байдаг шүү дээ. Нэг тийм болор шилэн чулууг хараад энэ ямар гоё юм бэ гэд. Тэгээд дэлгүүрийн одоо бусад бараануудыг үзээ байж исэн. Ноён Charrington ирээд за энд яг надад иймэрхүү бараа байгаа. Энэ дэлгүүрийн дээд давхарт бас нэг өрөө байдаг. Тэнд бас юм сонирхолтой зүйлс байгаа штэ. Чи сонирхож үзэх үү гэд дэлгүүрийнхаа дээд давхрын өрөө рүү оруулж үзэн. За тэгсэн тэр дээд давхрын өрөө нь болохоор нэг ортой зөөлөн юм буудан сандал мандалтай хан дээр ганц хоёр зураг үлгцэн. Тэгээ ер нь л их юм хөөрхөн тухлаг орчин байдаг. Тэгсэн тэр болохоор ноён Charrington эхнэртэйгээ хамт амьдардаг байсан. Эхнэр нь нас барснаас хойш тийшээгээ ерөөсө орж амьдрахаа болцсон. Тийм л өрөө юм байна л та. Ноён Charrington хэлэхдээ энэ өрөө рүү орж ирдэг хоёрч орц гарц байдаг. Тэгээ дээрэс нь энэ өрөө тэлээд илгэцэхгүй гэд
цаанаасаа яа ч юм те хилчиж байгаа байхгүй юу. За тэгэхээр эндээс харахаар яг намын гишүүдийн гэрт бол тэлээд илгээц зайлшгүй байх шаардлагатай юм байна. Ажилчин ангийнханд бол тэлээд илгээц байх шаардлагагүй. Хэрвээ өөртөө нөгөө зурагт үзмээр байх юм бол тэлээд илгээц авч болдгийм байна гэж би ойлгосон. Тэр дэлгүүрээс нөгөө цаасан дээр тавьдаг жингээ аваад гараад гэрлэг алхчихсан чинь шууд Винсний зүрх зогсгоо шахаж байгаа. Яагаад гэсэн чинь 2 минутын үзэн ядалтын үеэр гахаа гэж хашгираад тэлээд дэлгэц рүү толь бичиг чулуутсан хар үстэй хүүхэн яг өөдөөс нь ирээ явж идэг. Ингэнгүүт Винсний толгойд энэ хүүхэн бол яг бодлын цагтаа намайг дагж байгаа юм байна, мөрдөж байгаа юм байна гэсэн бодол төрнөө. За ингээд айж сандрахын зэрэгцээ Винстэнд бас эмэгтэйг үзэн ядах тийм сэтгэл төрж байгаа. Яагаад гэхлээр эмэгтэй бэлгийн харилцааны эсрэг залуу эмэгтэйчүүдийн нийгэмлэг гэсэн байгууллагын бэлэг тэмдэг болсон. Энэ улаан хүрээ яг бүслэхийнээсээ уйдсан байдаг. Тэнгүүд Винстон бол энэ бол намд толгоогоо мэдүүлсэн өөрийн ухаангүй тэнэг хүүхэн байна гэж бодоод зядж эхэлнэ. Маргааш өглөө нь Винстон ажил дээр очсон. Ажлаа хийж сууж агаад өдөөс өмнө ариун цэврийн өрөө орох гээд коридороор явж исэн чинь хөнгүү коридорт өөдөөс нь яг нөгөө хүүхэн ирж явж байгаа. Тэр хүүхэн болохоор гараа гэмтээсэн ч юм уу баруун гараа мөрнөөсөө сойцсон явж идэг. Тэгснээ Уинстонаас нэг 4-5 алтмын зайд нөгөө хүүхэн гинт бүдрээд унчин унахтаа гаран дээрээ дарж унаад бүр царай 8 шигтэй атралдаад өвдөлтөндөө ёолоход Уинстон бол тэр бүсгүйд туслахаар гүйж очноо. Бүсгүй Уинстоноор туслуулж босохдоо гарт нь нэг юм санаа хавтгай зүйл атгуулчихж байгаа. Тэнгүүт Винсний зүрх бүр ингэ савлаж эхэлнэ. Хамаг хар хөс нь гоож эхэлнэ. За ямар ч тийм атгаагүй юм шиг дүр үзүүлээд юу ч гэсэн 0 ороод тий. 0 орж байгаа. Гэтэ 0 дотор уншиж чадахгүй. Яагад гэвэл 0-ийн өрөөнд бол тэр тусмаа хараа хянаст тагнаж чагнах тэр ажил бол улам илүү байдаг. Тийм болохоор юу ч болоогүй юм шиг 0 ороод буцаад ажлын ширээндээ ороод суун. Энэ хавтгай зүйл дотор юу байгаа юм болоо гэд. За тэгэнгүүтээ өөрийнхөө бичиг цаасыг эргүүлэнгүүтээ тэр дундаа нөгөө хавтгай зүйлээ хүнд мэдэгдэлгүйгээр шидчихэж байгаа. Тэр нь бол 4 нугалцсан цаас байдаг. Уинстон тэгээд ажлынхаа янз бүрийн тэр материалуудыг уншиж байгаа юм шиг дүр үзүүлээд завсраар нь нөгөө цаасыг уншсан чинь би чамд хайртай гэд биччихсэн байдаг. За тэр өдөр Уинстон бол тэгээд ажилдаа төвлөрч чадахгүй маш хэцүү байгаа. За дээрээс нь амьдрал нь ямар ч юм утгагүй нэгэн хэвэн болцсон байсан чинь тийм үгийг уншаад Уинстон бол бүр ингээд жинхнээсээ амьдрсан юм шиг амьдрий гэдэг хүсэл ариулнаа. За тэгээ юун түрүүнд тэр бүсгүүд хариу өгөх хэрэгтэй. Гэтэ энэ тухайгаа бол ажил дээрээ ч ингээд тухтаа бодож чадахгүй байгаа байхгүй юу? Орой гэртээ очиод хоол ундаа идчихэд гэрлээ унтраагаад унтахаар орондоо хөвтөж байгаа. Мэдээж тэр үед тэлээд дэлгэцэн ажиллаж байгаа ч гэсэндээ ядчил гэрлээ унтраацсан учраас Винсний нүүр царай бол тэлээд дэлгэцээр харагдахгүй. Ингээд нэг юм чөлөөдөө бодож сэтгэх боломжтой болчоод Винсний энэ бүсгүүд яаж хариу өгөх вэ гэж бодож эхэлнэ. Хурдан хариу өгөхгүй бол ийм хөрхэн залуухан бүсгүй юм чинь өөр хүнд хайраа илчлээд өөр хүнд хайртай болоод явчих магадгүй. Эсвэл намайг өөрийг нь тоохгүй байна гэж бодчих магадгүй гэж бодоод маш их санаа зовноо. За тэгээ ямар ч байсан дараагийн удаад бол дахиад тэмцвижиг авахгүй байдлаар л уулзах ярилцах хэрэгтэй шүү дээ тий. Тэгээ Уинстон болохоор тэд нар бүгдээрээ нэг яаманд ажилладаг учраас нэг хоолны газар өдрийн хоолоо иддэг. За тэр хоолны газар л яаж иж байгаа тэр бүсгүүтэй нэг ойролцоо сууя. Тэгээд хариугаа хэлье гэж бодно. Мэдээж ойролцоо суух гэдэг тэр үйл явцанд нэг өдөр нь тэр бүсгүүний ирдэггүй ч юм уу, нэг өдөр нь Уинстон яг хажууд нь очиод суучихсан чинь найзууд нь дууддаг ч юм уу, нэг өдөр нөө бүсгүй өөрөө өөр хүмүүстэй явж таарад Уинстон хажууд нь суух боломж гардгүй ч юм уу гэж явсаар хагаад 7 хоногийн дараа тийм арай гэж ойролцоо газар сууж байгаа. За тэгээд ойролцоо газар суусан чинь нөгөө бүсгүй хоолоо идж байгаа дүр үзүүлээд Уинстонд юу ч хэлдэг вэ гэхээр өнөө орой 8 цагт ялалтын талбай дээр хүрээд ирээрээ. Гэхдээ намайг харсан ч хараагүй юм шиг байгаараа би өөрөө эргэн тойрноо харж агаад боломжтой үедээ чамтай ярилцсанаа гэж хэлдэг. Оройн ялалтын талбай дээр үжигнсэн хүмүүсийн дунд тэр хоёр тис өөр хоёр тийшээ хараад огт нэг нэгнийгээ танихгүй юм шиг дүр үзүүлж агаад ярилцсан. Бүсгүй болохоор чи тийм галт тэргээр яваад ням гарагт хотын захад байдаг тийм газар хүрээд ирээрээ. Би чиний хойноос ч очих болно гэж хэлдэг. За ингээд нэг юм өдөр хоногийг арай хинтэс ч өнгөрүүлж агаад ням гараг нь болж байгаа. Уинстон нөгөө хэлсэн галт тэргээр нь явсаар байгаа Лондон хотын захад ирж байгаа. За тэгсэн тэрнээс нэг 10-15 минутын дараа бүсгүй ирээд Уинстоныг болохоор зүгээр чи намайг чимээгүй дагаад яв гэдэг юм дохио өгөөд тэр хоёр явж агаад ойн цоорхойд очиж байгаа байхгүй юу. За тэгээд чин сэтгэлийн үгээ хэлэлцэх боломж арай гэж нэг юм гарч ирж байгаа. Уинстон бол би 39 настай, их нэртэй, хөлийн суц бүдүүр хөвчтэй, 5 хиймэл шүдтэй гэсэн чинь нөгөө бүсгүй тэр надад хамаагүй гэд тэр хоёр гал халуунаар
үнсэлцэж эхэлнэ. За энэ бүсгүй нэрийг Жулия гэдэг. Жулия 26 настай. Үнний яамны уран зохиолын ном бичдэг хэлтэс ажилтдаг. Энэ номд бол уран зохиолыг зохиолч хүн бичдэг байх нь намаас ямар дамжуулаад бичүүлдэг бахны. Жулия намын үнэнч гишүүний дүр үзүүлдэг. Бэлгийн харилцааны эсрэг залуу эмэгтэйчүүдийн нийгэмлэгийн үнэнч гишүүн юм шиг дүр үзүүлээ. Тэр бүхэл тэр нийгэмлэгт 7 хоногт 3 удаа сайн дурын ажил хийдэг. Намаас зохион байгуулж байгаа бүх жагсаал цуглаан тэр бүх зүйл хамгийн идэвхийлэн оролцдог гэж байгаа. Гэхдээ яг үнэндээ бол намын бодлогын эсрэг зогсдог хүн. Тэгээ Уинстоныг ажиллаж агаад Уинстон ч гэсэндээ намын эсрэг хүн юм шиг санагдахаар нь Жулия түүнд сэтгэл алдарсан гинэ. Ингэж ярилцажсэнаа Жулия бол маш сурамгаагаар хамаг хувцас тайлаа шидчихэж байгаа байхгүй. Уинстон мэдээж дотроо догтлож байгаа. Гэхдээ чи өмнө хүнтэй унтаж үзсэн юм уу гэж Жулиас асуусан чинь ёо би бүр хэдэн зуун хүнтэй унтж үзсэн. Дандаа гадаад намын гишүүдтэй унтдаг. Дотоод намын гишүүн гахаануудад бол хизээч унтахгүйгээд тэр хүний намын эсрэг бослог хийж байгаа, бослог гаргаж байгаа үйлдэл нь энэ юм байна л да. Тэгсэн яг энэ одоо тайлбар нь хэм үү? Энэ хэлсэн үг нь Уинстны дотрыг улам шатаадаг. Одоо юу гэдэг намын эсрэг байгаа энэ бослог гаргаж байгаа үйлдэл нь ч гэсэндээ Уинстонд илүү их таалагдаад чи хэр олон хүнтэй унтна би чамайг тэр чинээгээр чинь хайрлах болно гэж хэлдэг. За ер нь бол яг Уинстон бол Жулиатай энэ харилцаагаа зөвхөн хоёр хүний хоорондын эр эмийн хоорондын харилцаа гэж үзэхгүй харин энэ хоёр нийлээд намын эсрэг хийж байгаа улс төрийн шинж чанартай үйлдэл гэж үзээ бүр багтав нь ханж байгаа гэсэн үг. Түүнээс хойш 5 дугаар сард бол Жулия Уинстон хоёр удаа уулзсан. За уулзаад яг хоёулахнаа байх боломж гарахгүй тохиолдолд одоо хотын гудамжаар зэрэгцээ талхаж байгаа юм шиг эсвэл тэ хоёр өөр газар зэрэгцээ сууж байгаа юм шиг дүр үзүүлээд нэг нэгээ танихгүй дүр үзүүлээд уруулаа хөдлөхгүйгээр хоорондоо ярилцаад нэг нэгнийхэн талаар илүү их зүйлийг олж мэддэг. Нэг удаа Уинстон Жулиаг нөгөө ноён Чаррингтны дэлгүүрийн дээд давхрын өрөөнд дууддаг. Тэлээ дэлгэцгүй тухлаг яг юм тохирсон газар санагддаг. За тэгээ дээрээс нь байшин руу ордог хоёр тустай хаалга байдаг гэдэг нь бол Уинстон Жули хоёрын хувьд бүрч давуу талтай. Нэг өдөр тэгсэн Жули аим том цүнхтэй зүйл бариад нэлээд баяр хөөртэй орж ирж байгаа байхгүй юу? Яасан бэ гэсэн чинь жинхэнэ сахар, жинхэнэ талх, жинхэнэ кофе олж ирсэн гинэ. За энэ бүгд зүйлийг бол дотоод намын гишүүд хэрэгэлдэг. Бүх амьтанд тэгш эрэхтэй. Гэхдээ гахаа илүү тэгш эрэхтэй гэдэг үзэл санаа маань бас яг энд ч гэсэндээ явж байна. Уинстон Жулия хоёр бол яг жинхэнэ кофегоо чанаад хоёулаа маш амтархан уучгаад нөө хийдэг юмаа хийчээд унтаж амраад оройн гэр гэрлүүгээ харих болдог. Тэгээ хувцас өмсөв байжсэн чинь тэр өнөөн дотор нэг харахгүй нэ. За тэр харахыг бол Жулия нэг тоохгүй гэтэл Уинстон бүр айгаа салгалаад хамаг ингээд нөгөө царайн цонхигоод нүдэн анаад тэгчихэж байгаа. Уинстон нөгөө харахнаас айгүйх айдаг юм байна л да. За тэгээ үргэлжлүүлээ тэр хоёр бол энэ жижигхэн өрөөнд тогтмол уулздаг болон 6 дугаар сард ихэд бүр 7 удаа уулзсан гинэ. За тэгээ Уинстон бол дотроо яг энэ жижигхэн жаргал нь аз жаргал нь тийм удаан үргэлжлэхгүй гэдгийг мэдж байгаа. Гэхдээ намын эсрэг үйл хийж байгаа нь бол Уинстон маш их юм баяр жаргалыг төрүүлж байгаа. Заримдаа Уинстон Жулия хоёр намын эсрэг ер нь улс төрийн одоо үзэл бодлуудаа ярилцсан. Тэр хоёр хоёулаа ярилцж байгаа. Намын эсрэг үйл ажиллагаа явуулдаг ахан дүүсийн нийгэмлэгийн удирдагч Эммануэль Голдштейнтэй нэг яаж иж байгаа тэр хүнийг олоод уулзч чансан гэж ярилцдаг. Жулия зарим нэг талаараа Уинстоныг бодоход улс төрийн хувьд арай илүү мэдрэмжтэй гэх юм уу? За жишээлбэл Ушиана улсад дайн болж байгаа. Ушиана үргэлж Евраз гэдэг улстай дайтдаг. Гэхдээ яг үнэндээ бол энэ улстай дайтаагүй. Заримдаа ингээд Лондон хотын дээрээс ганц нэг бөмбөг унж ирдэг. Тэрийг бол дайсан болох Евраз хийгээд байгаа юм биш. Ушиана өөрсдөө ард иргэдийнхаа дээрээс бөмбөг унгаж ард иргэдэд айлгадаг гэдэг ч юм уу. Бас энэ зүйлийг бол Уинстонс түрүүлээ харсан байдаг. Гэхдээ нөгөө талаасаа намын одоо үзэл баримталтай Newspeak гэдэг Ушианад шинээр хэрэглэх гээд байгаа зохиомл хэлийг ч юм уу эсвэл анги соц гэдэг улс төрийн идеологийн талаар ярих гэхээр Жулиасны жоохон залхсан байдалтай уйддаг. Тэгэхээр Жулиагийн хувьд бол яг тийм гүн эсэргүүцэгч биш. Яг өөрийнхөө хувьд өөрийнхөө олж харсан эрх тэгш бус байдлыг эсэргэл зогсдог ийм эмэгтэй юм байна гэдгийг Уинстон олж мэднэ. Ушиана улсад бол удахгүй үзэн ядалтын 7 хоног болох гээд бүх яамдууд бол маш их ажил ихтэй байгаа. Нэг өдөр Уинстон ажил дээр ирсэн чинь нөгөө 2 минутын үзэн ядалтын үеэр харс тулгарсан дотоод намын гишүүн
нэлээд өндөр албан тушаалтай гэгдээд байгаа. O'Brien-тай таарлаж байгаа. O'Brien Winston-д би бол чиний ингээд сонин дээр тавьж байгаа нийтлэлүүдийг чи уншдаг. Чамд бол Newspeak хэлний хамгийн сүүлийн тал бичиг хэрэгтэй юм байна гэж би бодсон. Гэхдээ тэр тал бичгүүдийг одоохондоо зөвхөн дотоод намын гишүүдэд л өгсөн байгаа учраас чамд бол би шууд ингээд гаргаад өгч чадахгүй. Тал бичгийн 1% манай гэрт байгаа. Чи тэгэхээр нэг орой манай гэрт хүрээд ирээрээ. Би чамд тэр тал бичгийг өгөө гэж хэлнэ. Winston-ы хувьд бол O'Brien бол нөгөө Goldstein-ийн нийгэмлэгт орох тасалбар болчихж байгаа шүү дээ. Тийм учраас Julia-га дагуулад нэг орой O'Brien-ы гэрт очино. O'Brien-ы гэрт очисон чинь O'Brien чинь гэртээ гэрээ үйлчлэгчтэй гэр мөр нь бүр амар гоё. Тэгээд Julia Winston хоёрыг орж ирээд суумгцсан шууд тэлээд илгэцэн унтраачж байгаа байхгүй юу. Тэгсэн Winston бүр мэл гайхаад зэл хөхрөө хүүе та нар чинь ингэ тэлээд илгэцэн унтрааж болох юм уу гэдгсэн чинь дотоод намын гишүүдэд энийг унтрааж болох тийм онцгой их байдгаа гэж байгаа. Winston бол O'Brien шууд итгэцэн бүх үннээ хэлж байгаа байхгүй юу. Бид хоёр намын эсрэг Goldstein-ийн нийгэмлэгт тэр бүлэгт эсгээр бүр үнэнчээр хүчин зүтгэхээр ирлээ. Бид хоёр л угаасаа бодлын гэмт хэрэгтнүүд дээрээс нь бид хоёр хоорондоо гэр бүлээс гадуурх харилцаа одоо үүсгэсэн. Угаасаа л гэмт хэрэгтнүүд байгаа гэсэн чинь O'Brien хоёр ихтэй байна уу? Одоо энэ нийгэмлэгт эсээд намын эсрэг зүтгэнэ гэж чинь асар их эрсдэлтэй. Хоёр жишээлбэл одоо юу гэдэг өөртөө амиа хорлоо энэ их үлсийн төлөө амиа хорлох юм бол хоёр амиа орлох чадах юм уу гэсэн чи чадна. Ямар ч гэмт төрөө үйлдэлсэн үйлдэж чадах юм уу? Чадна. Хэнийг ч алгасан алж чадах юм уу? Чадна. Тэгвэл хоёр хизээч нэг нэгнтэй уулзахгүйгээр сал гээл чадах юм уу гэсэн чи нөгөө хоёр ч жоохон бодож ирсэн аа чадахгүй гэж хариулж байгаа байхгүй. Тэгэхээр тэр хоёроос би биендээ нилээн тассан. Нилээн одоо хайртай болсон гэсэн үг юм байна. За тэгэнгүүт O'Brien за тэгвэл Goldstein-ийн бичсэн энэ нийгмийн үнэн бодит одоо дүр төрхийг харуулсан нэг ном байгаа. Би тэр номыг хоёр тэрийг ямар ч гэсэн уншаарай гэж хэлнэ. Дээж тийм одоо эсэргүүний ном бол зүгээр л нэг хүний гараас нөгөө хүний гард ажил дээрээ дамжуулаад өгөх зүйл бол биш. Тийм учраас Winston O'Brien хоёр нилээ ярилцаж тохироод нилээ юм тойроо замаар номыг Winston өгөхөр болдог. За тэгээ ямар ч гэсэн Winston бол тэр номыг эцэст нь авдаг. Үзэн ядалтын 7 хоног болно. Үзэн ядалтын 7 хоногийн хугацаанд бол хүмүүс ойрлол, хашгирал, янз бүрийн жагсаал, цуглаанд оролцоод нэг нэгээрээ эндэр дээр гарч ирээд үзэл бодлоо илэрхийлээл, постэр, баннер өгөөд буу юм болж байгаа. Ингээд үзэн ядалтын 7 хоногийн 6 дахь өдөр нь болно. Ер нь л үзэн ядалтын 7 хоног дуусах гэж байна гэсэн. Хүмүүс гудамжинд бөөнөрөө цугларсан. Нэг хүн эндэр дээр гарцсан. Чанга яригчаар Oceania улсын дайсан Евраз бол ийм тийм гэд байдгаараа муула байж идэг. Гэтэл тэр мөчөд намаас Oceania бол Евразтай биш, зүүн Азтай тулалдж байгаа. Евraz бол бидний эртний одоо түнш гэж зарладаг. За нөгөө хүн чинь ингээл тайзан дээр Евraz бол ийм тийм л муулал байжсэн чинь нэг хүн ирэл мөрийг нь тогшоод хуйлсан цаас өгч байгаа байхгүй. Чанга яригчаар ярьжсэн үнд ч тэ. Чанга яригчаар ярьжсэн үн тэр цаасыг ингээл нээж үзсэнгүүтээ шууд зүүн Аз бол ийм тийм гэл ерөөсөө тэр текстэнд тэр ярьжсэн хэлжсэн үгэнд нь ямар ч өөрчлөлт байхгүй зөвхөн Евразийн оронд зүүн Аз гэдэг үгийг л оруулаад ирчихэж байгаа. Ер нь л ингээд яг бодох юм бол амар танил зүйл яваад байгаа зү. Oceania бол Евразтай биш анханасаа зүүн Азтай байлдажсэн, дайтажсэн гэдэг ийм зүйл болцсон учраас одоо Winston болон Winston-ийн хэлцээхний ажил бол асар их болцсон. Одоо тэр өмнөх бүх Евразтай дайтажсэн гэдэг бүх баримтуудыг ном, зохиол, сонин сэтгүүл тэр бүх зүйлийг эргүүлэн татаад тэр бүгдийг нь зүүн Аз болгож өөрчилнө. Эргүүлэн татсан зүйлээ бүгдийг нь устгах гэсэн үг шүү дээ. Яамны ажилчид уртсгасан цагаар ажиллаж эхэлж байгаа. Winston-ийн хувьд гэхэд өдөрт 18 цаг ажиллана. За тэгээ ажил дээрээ 3 цагийн хугацаатай 2 удаа унтах хэрэгтэй. Ингээд 6-7 хоног ажилласны дараа арай хийж нөгөө засах баримтууд нь дуусаад яамнаас ажилчдаа өдөр эрт хараадаг. За Winston бүр ядарч үхэх гэж байгаа амт нь гэртээ очиод ус цасанд орчоод амарчаад Julia-тай уулзахаар ноён Charrington-ы дэлгүүрийн дээр байдаг өрөө рүү явна. Тэндээ очиод эцсийн эцэсний цаг завтай болж байгаа болохоор нөгөө O'Brien-ы өгсөн Goldstein-ы бичсэн гэдэг номыг дэлгээд уншиж хэлнэ. Номын дотор байсан зүйлийг бол би товчхон дуртаад явъя. Ерөнхийдөө зохиолч өөрийнхөө үзэл бодлыг өөрийнхөө харж байгаа онцгийг нэлээд дэлгэрэнгүй бичсэн байдаг. Яагаад дайн бол
Инх тайван бэ. Орчин үеийн дайн бол дээр үеийн дайнаас тис өөр. Цөөхөн хідэн тусгай бэлтгэгдсэн хүмүүс л хоорондоо байлддаг. Амь насаа алдах эрсдэл ч гэсэндээ тэр хэмжээгээр бага байдаг. Улс төрийн үзэл бодол, газар нутаг, эд баялагын төлөө байлдахгүй. Учир нь дэлхийн 3 том улсад хуваагдсан учраас тэр бүх эд баялаг, байгалийн нөөц, хүн хүч бол улс бүхэнд байгаа. Гэсэн ч дайны үед гардаг хүчирхийлэл, дээрэм, тонол, хүүхдийн аллах, боолчлол гэх мэт гэмт хэрэгүүд гарсаар байгаа. Нэг онцлог нь энэ гэмт хэрэгүүдийг дайсны талынхан биш, манайхан өөрсдөө үйлддэг болсон. Тэгэхээр яагаад сүүлийн 25 жилийн туршид ямар нэгэн байдлаар дайн өрнөд байгаа юм бэ? Үүний хариулт нь их энгийн. Ард иргэдийн амьдралын чанарыг дээшлүүлэхүн тулд үйлдвэрээс гарч буй бүтээгдэхүүнийг хэрэглэж дуусгахын төлөө дайтдаг. Үйлдвэр бий болсон цагаас эхлээд хүмүүсийн амьдралын чанар маш их сайжирсан. Гэхдээ хүн бүр чинээлэг болсноор шатлан захирах ёс бүхий нийгэм устдаж үгүй болох аюул тулгарсан. Өөрөөр хэлбэл хүмүүс цөөхөн цаг ажиллаж хангалттай хоол хүнстэй, угаалгын өрөөтэй хөрвөгчдөө байшинд амьдарч машин за тэр бүхэл нисэг онгоцтой болвол эд баялагын хувьд бүгдээрээ ижил түвшинд ирнэ. Ард түмэн нийтээрээ чинээлэг төрийн эрхийг цөөн хүмүүс атгадаг нийгэм гэхээр хамгийн зөв мөрөөдлийн нийгэм шиг сонсогдож байгаа байх. Гэхдээ бодит байдал дээр ийм нийгэм удаан оршин тогтнож чадахгүй гинэ. Яагаад гэхээр бүх хүн чөлөөт цагтай идэх хоол өмсөх хувцсныхаа төлөө санаа зовхой болчих юм бол нөгөө зав чөлөөгүй ажиллаж исэн ядууралд орсон байсан хүмүүс чинь цаг завтай болоод бичиг үсэг тайлагдана, толгоогоо ажилуулж бодож сурнаа. Ингээ бодоод сурчих юм бол төрийн эрхийг гартаа атгаж байгаа тэр хүмүүс ямар ч хэрэггүй юм байна гэдгийг ухаарад тэднийг зайлуулдаг. Өөрөөр хэлбэл маш товчхондоо ард иргэд ядуу байх юм бол тэднийг захирахад амархан цөөхөн хідэн хүмүүс төрийн эрхийг аваад хүссэн бүхнээ хийж болно. Ард иргэдийг ядуу байлгадаг нэг арга нь бол дайн юм байна. Дайны фронтонд байлж байгаа цэргүүдийн төлөө үйлдвэрлэж байгаа бүх зүйлээ явуулчих юм бол өөр хэрэгтэй байгаа сургууль цэцэрлэг имлэгээ барих тэр бүх хөрөнгө мөнгөө дайны зэвсгийг үйлдвэрлэхэд зориулчих юм бол ард иргэд угаасаа л ядуу байх нь ойлгомжтой. Гээд бодохоор өнөөдрийн Монголын нийгэмд магадгүй яг ийм дайсан нь утаа түгжрэл хоёрын болов уу гэж бүр өөрөө ирэхгүй бодогдсон. Хизээж ялагддгүй утаа хизээж ярилдгүй түгжрэл гэдэг юм хоёр дайсантай. За яг амар ус төрч гээд байна. Энэ төрөө зогсъё. Гих мэтчлэн зохиолч маань бол тал талаас нь маш дэлгэрэнгүй тайлбарлсан байгаа. Тэгэд яг энэ тухай илүү дэлгэрэнгүй уншия гэх юм бол ер нь бол энэ номыг хүн болгон амьдралдаа дор хаяж нэг удаа уншаад үзчих нь хэрэгтэй юм ном юм шиг санагдсан. Винстон номоо уншаа байжсэн чинь Жулия ярьж байгаа. Жулия тэр хоёр нэмэх 18 болчоод орон дээрээ хэвтэн. За Жулия нүдэн анаад хэвтэж байгаа. Винстон номыг үргэлжлүүлж уншиж өгч байгаа. За энэ удаад бол номыг арай өөр бүлгээс нь уншиж байгаа. Винстны Жулиад уншиж өгсөн зүйлийг товчхон ярих юм бол шинэ чулуун зэвсгийн үеэс эхлээд дэлхий дээр 3 бүлэг хүн байдаг болсон. Дээд давхаргийнхан, дунд давхаргийнхан, доод давхаргийнхан гэдэг. Энэ 3 давхаргийнхны хүсэл сонирхол тэр чигээрээ зөрчилтэй. Дээд давхаргийнхны зорилго бол тэндээ үлдэх. Дунд давхаргийнхны зорилго бол дээд давхаргийнхны байрыг эзлэх. Харин доод давхаргийнхан бол ихэнхдээ амьдралдаа нухлагдаад ямар нэгэн зориггүй байдаг. Гэхдээ үе үе ухаан орж сэхэрдэг. Тэр үедээ давхарга гэдэг зүйлийг арчиж хаяад бүх хүн тэгш байдаг тийм нэгэн бүтээхийг зорддог гинэ. Гэт зохиолч маань цаашаа социализмыг нэлээд дэлгэрүүлж бичсэн байгаа. Гол санаа нь энэ давхаргийнхан яаж ч хоорондоо тэмцэлдсэн, ямар ч давхарггүй нийгэм үүсгэе гэсэн ч эцэстээ яг энэ дээд доод дунд гэдэг давхаргаараа л үлддэг. Ушианагийн хувьд бол дээд давхаргын толгой дээр буюу одоо пирамидын орой дээр том ах байдаг. Том ахыг бол ерөөсөө хинч хараагүй. Гэхдээ улс оронд болж байгаа бүхэл сайн сайхан одоо зүйлийг том ах хийдэг гэж үздэг юм байна. Шинжлэх ухааны нээлт, бүх төрлийн амжилт, аз жаргал, мэдлэг, мэрэгэн ухаан бүгдээрээ том ахаас гаралтай байдаг. Том ахынхны доор бол дотоод яамныхан байдаг нь нийт хүн амын 2% эзэлдэг. Энэ хэд бол нийлээд дээд давхаргийнхан болчихж байгаа. Эдний доор дунд давхаргийнхан буюу гадаад яамныхан байдаг. Дотоод яамыг тарих гэж үзэх юм бол гадаад яамныхан тэдний гар хөлнө. Хамгийн доод талд нь ажилчин анги буюу нийт хүн амын 85% байдаг. Гэж уншиж өгөөд Жулиан Винстон хоёр зуны агаарыг мэдрэхээр онгорхоо цонхны дэргэд очоод зогсно. Цонхны доор нэг ажилчин ангийн эмэгтэй дуу дуулчихсан зогсож байдаг. Жулиа Винстон хоёр бол хоорондоо ингэж ярина. Ийм зоригтой хүмүүсийн гарт л ирээдүй байгаа юм байна. Харин бид нар бол айл хэдийн үхтэл болжээ гэхэд хаанаас ч хаан нэгтээс та нар бол үхтэл гэдэг үг сонсогдно. Нөгөө хоёр чинь л цочоол оглиж хараагаал хаанаас юу гарсан бэ гэж тэгэхэд дахиад та нар бол үхтэл гэдэг үгийг давтан хэлнэ. Энэ үг бол
өрөөний хаан дээр өлгөөтэй байсан хоёр зурагны нэгнийх нь араас нь гарч байгаа юм байна. Өөрөөр хэлбэл тэр зурагнаар тэлээд дэлгэцийг нугаа тавьсан байгаа юм байна. Ингээд бөөн хөлийн чимээ гараа цонх моо хаалгаар нь баахан хар дүрм тавцтай зэргүүд ороод ирнэ. Тэрүүхэн мөчөд бол Winston угаасаа хувь тавилантайгаа эвлэрчж байгаа. Харин бид хоёрт одоо энэ өрөөг түрээслүүлсэн хөөрхий одоо ноён Charrington л хилмигцчүүдээ бодоо байжсэн чинь ноён Charrington гаднаас орж ирнэ. Гэхдээ тэр яг ноён Charrington биш, цагаан үс мүс байхгүй, хар үстэй, урт хамартай ч биш. За тэгээ дээрэс нь юм хөгшөрсөн бүхтийсэн зүйлж авахгүй залуу хүн байдаг. Өөрөөр хэлбэл ноён Charrington бодлын цагдаа байжээ. Тэгээд Winston Julie хоёрыг өрхөнд оруулаад барьж авсан нь энэ юм байна. За ингээ Winston Julie хоёрыг салгаад хайрын яамн дээр аваачиж байгаа нэг өрөөнд оруулж байгаа. Winston яг тэр 20 хүрээнд орж ирснээс хойш хэр хугацаа өнгөрснийг мэдгүй, ямар таа ч гэсэн бүр амар өсөж байгаа. Тэгээ бүр өсөөд үхнээ хоолноос өөр юм бодож чадахгүй байгаа. Тэр өрөөнд дотор дээрэс нь бас хит хитэн хүнтэй 5-6 хүнтэй хамт хоригдож байгаа. За тэгээ тэр хоригдлууд бол хоорондоо ерөөсөө юу ч ярихгүй. Бүгдээрээ л нэг юм бандан санал дээр сууцгааж ийн. Winston гараа карманда хийсэн чинь шууд нөхөр Winston та гараа карманаасаа гаргана уу гэж хэлж байгаа. Яагаад вэ гэхээр 20 хүрээний 4 ханан дээр нь нэг тэлээд дэлгэц байгаа. Жул яг хаана хорж байгаа бол одоо түүнийг яах вэ? Ер нь бид хоёрын хувь заяа цаашдаа яах вэ гэх мэт зүйлийг Winston бодоод сууж исэн чинь хаалга онгоолгоод цэргүүд гаднаас бас нэг хүнийг шидээд оруулчин. Тэгсэн тэр хүн нь бүр маш аимшигтай. Зүгээр л бүр ингээд арга ис болцсон. Тийм амар турцсан. Нүд нь бүр ингээд бүлтийгээд хацар нь хонхоож ороод хавирга болгоно ингээд тоологдохоор дээрэс нь өмссөн хувц сонор амар хэртэй уранхаа салбархаа. Winston тэр хүнийг харчаад энэ хүнийг ингээд албаар өсөж тамлж байгаа юм байна штэ гэж боддог. Хэдэн цагийн дараа дахиад харуулууд орж ирээд хамгийн сүүлд шидсэн нөгөө хөөрхий турхаа хүний чинь нэрийг хэлээд 101-р өрөө рүү яв гэж хэлнэ. Тэгсэн тэр мөчөд нөгөө хүн чинь шууд өвдөлөж цугаал, уйлал, хайлал, нус улмсандаа хутгалдаал гуйж ин бүр 101-р өрөө л биш шүү. Би бүр та нарын юу хүсний чинь хий. Та нар надад ямар л хэрэг хүлээх нь би бүгдийг нь хүлээ. Та нар надад ямар хүнийг гүтгүүлснээр би бүгдийг нь гүтгүүлээ. Би их нэртэй 3 хүүхэдтэй. Миний нүдэндээ ихнэр хүүхдийг нь аал. Надаа хамаагүй ганцхан намайг 101-р өрөө рүү бити оруулаач гэж гуйдаг. Тэнгүүд харгалдагч харуулууд бол тэрийг ерөөсөө тэр гуйсныг нь тоохгүй мэдээж чирч гултчаал аваа очиж байгаа шүү дээ. За тэнгүүд Winston тэр 101-р өрөөнд нь юу байд юм болоо гэд бүр ингэж айдас гүцэд автаад үлдчихэж байгаа байхгүй. За тэгтээ Winston бол бас нэг ихтгэл найдвар байгаа даа. Тэр нь бол O'Brien. O'Brien бол дотоод намын гишүүн, дээрээс нь нэлээд өндөр албан тушаалтай учраас за Winston-ыг аварч чадахгүй маа гэхэд ядаж хоол хүнсээр ч юм уу те хагалзагчаар харуулаар дамжуулаад нэг притик гүчих юм бол Winston одоо нэг зовж ханахгүйгээр амиа игүүтгэжхэн гэж найдаж байгаа. Гэ байжсэн чинь O'Brien өөрийн биеэрээ ороод ирнэ. Тэгсэн Winston болохоор эхлээд O'Brien-ыг яг өөр шиг баригдсан байна гэж бодоод хүүе та ч гэсэн баригдсан юм гэсэн чинь би ч гэсэн баригдчихлаа гэж хэлээд гэхдээ удалгүй хойноос нь харуулууд орж ирээд O'Brien-ы дохиогоор Winston-ы тохоод нэг зүйл хөргсөн чинь биеэр нь шууд ингээд аимшигтай өвдөл мэдрэгдээл Winston газар шууд унаад атралтаад ихрэлдээд өвдөлтөндөө болоод яолоод хөвтчихөж байгаа. Уг нь бол яг энэ үйл явдлаас өмнө Winston миний өвдөлтийг намайг одоо тэр тамлагааг 2 дахин нэмэгдүүлээд Julie-г аварнаа сул тавьж болно гэх юм бол би зөвшөөрөх байсан гэж дотроо бодож идэг. Гэхдээ яг энэ өвдөлтийг мэдэрснийхэн дараа Julie-г аврах мантай болж байгаа. За ингээд Winston-ыг бол тамлалт эхэлнэ. Winston-ыг өдөрт хэдэн удаа зодож хэдэн удаа тэр зодуулж байгаа юм бүр тоогоо алдсан. Хар дүрм товцтой 5-6 хүн Winston-ыг тойрч зогсож байгаа. Заримдаа гутлаараа дээрээс нь өшгөлж балбан, заримдаа ингээд төмөрс саваагаар хүртэл зоддог. Тэгснээ нэг өрөөнд оруулж хаячаад хэдэн цагийн дараа ч юм уу заримдаа бүр хэдэн өдрийн дараа гаргаж ирээд дахиад зоддог. Үе тийм угаалтууртаа өрөөнд оруулна. Шүл таалах өгнө, хаяа бүр кофе өгнө, өсчийн ирээд үсийг нь засна, эмч ирээд эрүүл мэндийн хэмжилтүүдийг хийн. Хэсэг хугацааны дараа зодуур нь багасна. Харин зодын шүү гэдэг юм дарамтыг үүсгэж эхэлдэг. Winston-аас асуулт асууна, хариулт нь таалагдахгүй бол чи зодуулмаар байна уу гэж асуудаг болсон. Гэхдээ Winston-ы хувьд бол энэ зодуураас илүү хідэн цаг үргэлжилж байгаа, үгийг нь ороож байгаа, өөрийнх нь үгээр нь өөрийг нь дэгээдж байгаа, өгөөш өгж байгаа энэ аимшигтай байцаалт нь илүү хэцүү санагддаг.
гээд хэдэн 7 хоногийн хугацаа, магадгүй бүр хэдэн сарын ч хугацаа өнгөрсөн байж магадгүй. Winston бол ерөөсөө бүр өдөр шөнө цаг хугацааны талаар бүх баримжаа алдсан. Сүүлдээ Winston бүр нус нулимстай хутгалдаа тэдний одоо хийсэн бүх зүйлийг л тийм ээ би хийсэн ингээд бүлээн зөвшөөрдөг. Winston-ы зорилго бол ерөөсөө энэ хүмүүс надад юу хэлүүлэхийг хүсэж байгаа юм бол тэр зүйлийг нь олоод хэлээл өгчих юмсан л гэж боддог болсон. За тэгээ Winston-ы хүлээсэн хэрэгүүд гэдэг юм бол дотоод намын өндөр албан тушаалтай зөндөө олон хүнийг алсан, авилга авсан, тагнуул хийсэн, зэргийн нууцыг худалдсан, 100 Азаас явуулсан тагнуул гэх мэт одоо бүхэл төрлийн хэрэгүүдийг өөрөө за тийм ээ би хийсэн гэд хүлээсэн байгаа. За энэ хүнийг ийм болтол нь шалдаа буулгасны дараа л O'Brien өөрийн биеэр ирээд Winston-ыг нэг юм оршиг юм дээр хэвтүүлээд биеийнх нь бүх хэсгийг нь боож баглаа, толгойг нь хүртэл ингээд хөдлөхгүй болгоод багалчж байгаа. Тэгэнгүүтээ O'Brien нэг юм дугуй зүйл эргүүлнэ. Тэгтэл ингээд Winston-ы бүх биеэр нь бүр өмнө мэдэрснээс ч илүү аимшигтай өвдөлт мэдрэн. O'Brien тэгэлж байгаа. За энэ саяны чиний мэдэрсэн өвдөлт бол энэ төхөөрөмж чамд мэдрүүлж болох өвдөлтийн дөнгөж 40% наа. Би дөнгөж 40% дээр нь тааруулсан. Хэрвээ чи надад худлаа хэлэх юм бол би энэ өвдөлтийг улам нэмэгдүүлэл байж чадсан шүү гэд асуулт асууж эхлэв. Нам юу гэж хэлнэ? Тэр бол туйлын үнэл ах хэвээр гэд O'Brien Winston 4 хуруу харуулж байгаа. Энэ хэдэн хуруу байна? 4 хуруу байна. Хэрвээ нам энийг 4 биш 5 хуруу гэвэл энэ хэдэн хуруу байх вэ гэсэн чинь Winston 4 хуруу гэтэл нөгөөдхөө эргүүлээд 50% дээр наваачаад бүр амжигтай өвдөл мэдрүүлнэ. Дахиад асуу. Энэ хэдэн хуруу байна вэ? 4 хуруу. Дахиад 60% авчираад бүр илүү өвдөл мэдрүүлнэ. За одоо тэгвэл энэ хэд байна гэсэн чинь Winston 4 хуруу л штэ би яах юм бэ? Яахааргүй л 4 хуруу байх чинь та нар намайг юу ч хэлүүлмээр байгаа юм бэ гэдгсэн чинь өвдөлт нь бүр ингээд 75% руу явж байгаа байхгүй юу? Тэгэнгүүт Winston за 5 хуруу байна. 5 хуруу байна бууж гсэн чинь O'Brien болохоор чи худлаа хэлж байна. Чи зөвөр өвдөхгүй тулд 5 хуруу гэж хэлж чинь чи бүр үнэхээр 5 хуруу харах хэвээр. Нүдэнд чинь бүр 5 хуруу харагдах хэвээр. Гээд нөгөө юмаа эргүүлээд бараг 95% руу хөргөж байгаа. O'Brien зүүн гарынхаа 4 хурууг харууллаад за энд 5 хуруу байна уу гэсэн чинь Winston тийм гэж хариултаа. Гэхдээ энэ удаад жинхнээсээ. Яагаад гэвэл өвдөж явах зураа тэрүүхэн хооронд Winston үнэхээр 5 хуруу харагджээ. За ингээ асар аимшигтай өвдөлтийг мэдэрсэн Winston бол сүүлдээ өөрийгөө ингээ цензуурлаад өөрийгөө хянаж чадхаа болоод бүр яг бүх зүйлээ чин сэтгэлээсээ O'Brien-ыг асуусан асуулт нь үнэн зөвөөрөө хариулж байгаа. Winston бол тэгтээ гэж хэлж байгаа байхгүй. Та нар тэгтээ хизээ нэгэн цагт ялагдана. Нам бол яаж бодсон ялагдана. Тийм угаасаа хууль байх ёстой. Юу та нарыг ялахыг би мэдэхгүй гэхдээ ялагдана. Та нар гэхдээ юу ч хийсэн, яаж ч хийсэн хүний мөн чанарыг булааж авч чадахгүй гэж хэлж байгаа байхгүй. Тэгсэн O'Brien хүний мөн чанар гинэ. Чи одоо өөрийгөө хүн гэж бодоод байгаа юм уу гэд нөгөө нэг ордон дээр ингэ баглаатай байсан бүх баглаасуудыг тайлаад толь өгдөг. Чи тэр толинд очиод өөрийгөө нэг хардаа. Тэгээд Winston толь руу босч очиод толь руу явчаад толь руу ойртох тусам өөрийгөө хараад сэтгэл нь шаналж байгаа байхгүй. Яасан гэж Winston бүр аимшигтай турчсан юм саарл өнгөтэй. Үнэндээ хүн гэж хэлэхэд хэцүү болсон. Зүгээр л ямар нэг юм амьд биет болсон юм шиг. Нүд нь ингээ бүртээ гарцсан, хацар нь хонхоогоо турцсан. Аимшигтай турснаасаа болоод өвдөгний яс нь буйнаасаа том харагджээ. Тэгтлийн хатан гарччихсан. За тэгээ дээрээс нь олон сарын зодуур, одоо шарх, морсон цус тэр бүтээ нийлээд арьсан нэг юм амар саарл өнгөтэй болцсон. Хажуу талаасаа өөрийгөө харсан чинь гавлын яс тархиа нуруунд дийлхэ болоод бүгтийгөө 60 гарсан асар аимшигтай хүнд өвчин тоссон хүн шиг болцсон байдаг. Winston-ы аманд ерөөсө 11 шүдэл үлдсэн байна гинэ. O'Brien эрэнгүүтээ нэг шүдийг нь шууд хүчээр татаад хаягчиж байгаа. Тэгсэн Winston уйлаад за яах вэ? Та нар намайг ийм болгосон байж болно. Та нар намайг хүн биш болгосон байж болно. Гэхдээ би Julius лав урваагүй шүү гэж хэлж байгаа. O'Brien тиймээ тэнцээ Julius л урваагүй гэд Winston-ыг харуулуудад өгөөд нэг өрөөнд аваачин. Тэр өрөөнд аваачингуудаа Winston-ыг угааж цэвэрлээд эмч авчираад эмч янз бүрийн тариа мараа хийгээд хоол унд өгөөд бас нэлийн хугацаа өнгөрч байгаа. Хэдэн 7 хоног хэдэн сар өнгөрч байгаа. Winston тэр хооронд жоохон тайвшраад жин нэмж эхэлнэ. Биеийн хүчээ эргүүлээд олж эхэлнэ. Жоохон жин нэмсэн учраас Winston-ыг ойр зургийн дасгал хөдөлгөөн хийж мэйгээд. За тэгээ байж исэн нэг өдөр Winston-д өрөөнд нь харандаа цаас хоёр орж ирээд тавьж байгаа байхгүй. Тэгсэн Winston тэн дээр очингуудаа боолчлол бол эрх чөлөө. 2 дээр нэмэх нь 2 тэнцүү 5 гэд бүр яг чин сэтгэлээсээ итгэл үнэмшлээрээ
бичиж хэлж байгаа. Биеийн дасгал хөдөлгөөн хийхээс гадна хэрвээ намын эсрэг янз бүрийн эсрэгүү бодлууд орж ирэх юм бол тэрийг өөрөө барьж хорж зогсоодог тийм дасгалууд хүртэл өөрийгөө хүртэл цензурладаг болж хэлж байгаа. За тэгсэн нэг өдөр мэдээж бүхэл зүйл нэг л өдөр болдог те. Уинстон унтжсэн Жулиаг зүүдлээд Жулия хайрт минь гэд хашгираас ирж байгаа байхгүй юу. Тэгсэн тэр мөчөд Уинстны 29 өрөөний гадаа хөлийн чимээ гараад харуулууд орж ирээд 101-р өрөө рүү явнаа гэдэг. 101-р өрөө нь бол Уинстны байсан өрөөнөөс арай том цэлгэр өрөө байдаг. Тэр өрөөнд O'Brien Уинстонтой уулзна. За чи бол сүүлийн үед их сайн байгаа. Бидний хэлсэн бүх зүйл итгэдэг болсон. 2 дээр нэмэх нь 2 тэнцүү 5 гэдэгт чин сэтгэлээсээ итгэж байгаа ч юм бол маш сайн байгаа. Гэхдээ чи том ахыг бол үзэн ядсан хിവэрэ байгаа. Чи том ахыг хайрладаг болох ёстой. Энэ 101-р өрөөнд дэлхийн хамгийн аимшигтай зүйл байдаг. Дэлхийн хамгийн аимшигтай зүйл хүн бүхний хувьд харилцан адилгүй. Зарим хүний хувьд амьдараа алуулах, зарим хүний хувьд галт шатаж өгөх, зарим хүний хувьд усанд живж өгөх гэд хэдэн 10 янзын үхэл байдаг. Гэтэ дэлхийн хамгийн аимшигтай зүйл үхэл биш, бүр харин хачин жижигхэн зүйл байх нь бий. Гэт нэг юм гадуур нь даавгаар бүтээсэн торыг Уинстонд харуулна. Даавууг нь автал торон дотор хархнууд байдаг. Уинстны хувьд дэлхийн хамгийн аимшигтай зүйл нь харах юм байна. Өсвөлөн хархнуудтай тор руу Уинстны нүүрийг оруулахаар хархнууд нүүрлүүн дайраад амьдаар нь арьс махыг нь идэж эхэлнэ гэж O'Brien хэлээд Уинстны нүүрлүү торыг ойртуулж байгаа. Уинстон тэр мөчөд Жулиаг намайг бити ингээ Жулиаг л та нар тамл гэж хашгирнаа. Тэр мөчөд O'Brien торыг Уинстоноос холдуулдаг. Хэдэн сарын дараа Уинстон шоронгоос гарчихсан нэгэн уушийн газар нөгөө нүд хорсом гашуун жингээ угаад сонин уншаад сууж байна. Энэ хугацаанд Уинстон жин нэмж цоошин 32 хиймэл цагаан шүдтэй болж намын тушаалаар ажил багтааж цалин өндөртөө тийм ажил шинээр орсон. Амьдрал нь гаднаас нь харахад бүх зүйл сайжирсан мэт. Гэхдээ толгойтой үс нь бол ургаагүй халдсан хിവэрэ үлджээ. Шоронгоос гарснаас хойш Уинстон Жулиятай нэг удаа таарсан. Тэгээд олон нийтийн газар сандал дээр зэрэгцэж суужгаад ярилцсан. Гэхдээ Уинстон Жулия хоёрыг бол одоо ямар ч бодлын цагтаа ямар ч нам гадаад дотоод намын гишүүн тоохооргүй болсон. Угаасаа тийм тархиа бүрэн угаалгасан хоёр хүн бол ямар л хор хохирол үзүүлж шалиааж гэж үзээд байгаа юм уу та? Би бол тэгж ойлгосон. Жулия шууд би чамаас урвсан гэхэд Уинстон ч гэсэндээ би чамаас урвсан гэж үннээ хэлдэг. Энэ явдлыг эргэн дурсахад Уинстонд ямар ч сэтгэл хөдлөл, хайр дурлал мэдрэгдсэнгүй. Харин уушийн газар дах тэлээд дэлгэцээр гарч буй том ахыг хараад гинэт сэтгэл нь хөдөлж учир зүггүй уйлж гарна. Уинстон том ахад үнэхээр их хайртай болжээ. За намын зохиомл хэл болох Newspeak гэдэг энэ хэлний талаар энд цус дурдъя. За энэ Newspeak бол яг үгийн утга, дүрмийн хэрэглээ, үгийн утгын хэрэглээ эндрийг маш нарийн дүрм журамтай зааж өгсөн. Жишээлбэл олон салаа утгатай нэг үг байх юм бол энэ утгуудыг нь ашиглаж болно. Энэ утгуудаар нь ашиглаж болохгүй гэж зааж өгсөн ийм хэл байдаг. За цаад санаа нь болохоор хүмүүсийн хэрэгэлдэг тэр үгийн санг нь басгаад түүгээр дамжуулаад хүмүүсийн бодож сэтгэх тэр цар хүрээг нь хумих гэсэн ийм зорилготой. Жишээлбэл эрх чөлөө гэдэг үгийг мэдхгүй хүн бол хизээж эрх чөлөөний талаар бодож чадахгүй шүү дээ, тэ. Зохиолч бол яг энэ Newspeak гэдэг хэлээр энэ дүрм журмыг оруулж ирснээрээ хэл гэдэг хүний бодож сэтгэх тэр цар хүрээнд хүний сэтгэхүйд ямар их ач холбогдолтой байдгийг үзүүлэх гэж хичээсэн юм байна гэж ойлгосон. Тэгэхээр бүгдээрээ үгийн сангаа аль болох баялаг байцгаая. Тэр чинээгээр илүү өргөн цар хүрээтэй сэтгцгээ номын хуурсаа гэж уриалмаар байна. Тэгээд дараагийн дугаараар иргэд уулзцаая.